За би энэ 5 жилийн үндсэн чиглэлээр зарчмын хувьд эсрэг байрсуртай байгаа даа. Ер нь бол манай улсын хувьд бол урт хугацааны бодлого төлөвлөлт гээд урт хугацаа гэдэг нь 30 жил, дунд хугацаа гэхээр 10 жил, 5 жил, 4 жил гэсэн юм 3 бичиг баримт би одоо гарах болчиход байна. Тэгэхээр 4 жил буюу засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь 5 жилийн энэ дунд хугацааны хөтөлбөртэйгээ хэтэрхий ойрхон. Тэгээд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт маш адилхан төстэй. Тэгээд энэ нь өөрөө засаг солигдохоор буцаад ирэх барьж байгаа нам одоо жишээл сонгуул олон хулсан нам нь өөрийнхөө бодлого хэрэгжүүлэх зорилгоор энэ 5 жилийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өөрчлөх магадлал өндөртэй юм бичиг баримт болчиход байна. Тэгэхээр энийг одоо зарчмын хувьд бол энийг болио гэсэн ийм зүгээр бодолтой байгаа. Гэхдээ одоо энэ засгийн газрын хувьд бол хууль биелүүлж байгаа учраас энэ асуудал оруулж ирж байна. Гэхдээ өшөөнийг хуулиа улсын хурал маань бас хилцэж амжааг байгаа. 2021-с 25 оны 5 жилийн үндсэн чиглэлээ бид нэр одоо гүйцэтгэлээ ерөөсөө яриаг байгаа. Тэгэхээр энэ асуудлаа ярьж гад болж байгаа болохгүй нь одоо бас дүгнж одоо тэгээд энэ эх 5 жилийн асуудлуудаа ярих юм уу гэдгийг шийдэх ёстой байхаа гэж бодож байна. Ерөнхийдөө ингээд энэ орсон үндсэн чиглэлд орсон зүйлүүдийг харахаар яг л нэг бас буцаал бид нар нөгөө төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг шиг 5 жилийн төлөвлөгөө гаргадаг шиг бүгдээрингийн л төрхийн одоо хүмүүсийн амьдралыг бид нар шийдэж өгнө гэсэн иймэрхүү юм бодлогын юм гэхээр улсын төсөөс мөнгө гаргасан ус барина гэсэн том үйлдвэрүүд барина гэсэн хүмүүсийн амьдралыг бид нар өөрсдөө шийдэж өгнө гэсэн иймэрхүү амлалт бол яваад байна л да. Бид нар өнгөрсөн одоо 30 гаруй жил ингээ явсан одоо энэ мөрөд засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөр дээр орцсон үе үеийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр байдаг мөртлөө хийгддэггүй ажлууд байж л байна. Тэгээ бид нар бас дүгнэлт хийж одоо энэ дунд хугацаанд бас ямар шоу зорилтууд тавих хэрэгтэй, яаж одоо энэ төлөвлөлтүүдээ хийх хэрэгтэй гэдгийг бодмоор санагдаад байна. За яг одоо энэ орж исэн асуудалтай холбогдуулаад зүгээр ажлын хэсгээс нэг асуулт хэд хэдэн асуултууд байна. Энэ 2021-с 25 оны одоо 5 жилийн үндсэн чиглэлээр болохоор бодлогын чиглэлүүдэд 9 заасан байгаа. Асын 2050-тай нийцүүлээд яг тэрнийх нь одоо нөгөө хавсралт 3-т нь нийцүүлээд 9 одоо жишээлбэл бодлогын чиглэл гарцсан байсныг одоо энэ орж ирж байгаа 5 жилийн төлөвлөгөөн дээр болохоор 8 болгоцсон байна л да. 8 болгож оруулж ирэхтэй болохоор амьдралын чанар дундаж давхрах гэдэг заалтыг нь хасаад өөр газар шингээсэн баг шиг байна. Улаанбаатар дагуулот гэдэг одоо хэсгийг хассан байна. Шинээр үндэсний өрсөлдөх чадвар буюу өмнө эдийн засаг гэдэг хэсэг дотор байсан 2 хуваагаад эдийн засаг ба дэд үсгийн хөгжил өрсөлдөх чадвар гэдэг ерөнхийдөө 2 төстэй юмыг 2 салгацсан. Дээр нь шинжлэх ухаан технологи хэмэл оюун ухаан гэдэг нэмсэн байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл би энийг яагаад асууад байна гэхээр энэ өмнө нэг гүйцэтгэл гаргаж ирсэнээ дахиад одоо ч яг үнэхээр энийг явъя гэж бодож байгаа бол засгийн газрын хувьд бол яагаад энийг өөрчилсөн бэ? Өмнөхөөрөө үргэлжлүүлээд Асын 2050 дээр урт хугацааныхаа бодлоготой нийцүүлээд тэр бодлогын чиглэлээр явж болохгүй яагаад зарим нь хасаж нэмсэн юм бэ гэдэг асуулт байна. Хоёрдугаарт болохоор саяын хэлсэн үндслээр өмнө хэлсэн үндслээр энэ урт хугацааны бодлогын бичиг баримт чинь өөрөө хэрэгжүүлэхэд доктортой биш учраас ялангуяа бидний хувьд бол гадаад орчин дээр зайлшгүй доктортой байх шаардлагатай гадаад бодлого аюулгүй байдалтай холбоотой асуудлууд мань бас дагаад ингээд одоо савлахаар юм байгаад байна. Тэгэхээр энийг одоо шүлээ савлуулахгүй байхын тулд 10 жилийнхаа одоо дунд хугацааны бас 10 жилийн тэр бичиг баримтанд тусгах одоо чиглэлээр ямар шүү ажлууд хийж ин тэнд оруулаад илүү доктортой байх болцоо боломжууд байгаа юу гэж харж байна. За, бэмцэх сайд асуултанд хариулъя. За 5 жилийн үндсэн чиглэл баг хэрэггүй юм биш үү? 4 жилийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр байж хахад энэтэй баг л адилхан бодлогын бичгүүд болчих гээд байна гэж. Тэг өнгөрсөн 30 жил ерөнхийдөө ингэж явж ирсэн. 90 оноос 2020 он хүртэл. Тэгэл ялсан нам болгон өмнөх засгийн газрын хэрэгжүүлсэн бодлогыг өөрчлөөд бид ялсан учраас бид өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэд явцдаг. Тэгэнгүүт төрийн бодлогын залгамж чанар гэдэг юм алга болчдөг. Урд нь хийжсэн ажлууд таланд царцаад, зогсоод, балгас болоод ингээд явж исэн бодлого зогсчдөг. Ингээд баахан хөрөнгө зараатын үр ашиггүй, баахан ажил хийж ягаад үр дүнгүй болчдөг.
Тэгэхээр төрийн бодлогыг харилцсан уялдаатай залгам чанартай байлгахын тулд бидний 19 он үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэж. Яг энэ Монгол төрийн бодлого тодорхой биш. Монгол төрийн бодлого тогтвортой биш. Ийм болохоор засгийн газрууд аюу амархан огцордог. Ерөнхий сайд болсон хүн болгон би өмнөх ерөнхий сайдын хийсэн бодлого надад хамаагүй би өөрийнхөө ерөнхий сайдын бодлого хэрэгжүүлнэ гэдэг ингээд бодлогыг дандаа өөрчилдөг. Дөнгөж хоёр давхар байшин бариад эхэлж ирсэн бол зогсоогоо зарцаашдаг, эсвэл нураачдаг. Хаалган баруун тийш хардаг байсан бол үгүй зүүн тийш харж бариулаатаа гэдэг. Эсвэл урагш нь харж бариул. Энэ л байдлыг засъя. Төрийн бодлого тогтвортой бай, залгам чанартай, харилцсан уялдаатай бай. Ингэхдээ урт хугацааны бодлогод дунд хугацаанд нь уялдуулдаг, дунд хугацаанд богино хугацаатайгаа уялддаг. Ийм бай гэдэг үднээс бид нар хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулинд 30 жилийн урт хугацааны бодлого, 10 жилийн дунд хугацааны зорилт хөтөлбөрүүд, 8 зорилт хөтөлбөр. За тэгээд 5 жилийн үндсэн чиглэл. Энэ 5 жилийн үндсэн чиглэлээр тулгуурлаад 4 жилийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд жилийн төлөвлөгөө гэсэн ийм бодлогын бичиг баримтуудтай болсон. Урд нь одоо 2000 оноос өмнө 2020 оноос өмнө үндсэндээ бодлогын бичиг баримт 600 бодлогын бичиг баримттай байсан. Улсын их хурлаар батлуулдаг. Салбар болгон тийм өөр өөрсдөө эрчим хүчний зам тээврийн, төмөр замын, авто тээврийн одоо юу гэдгийг байгаль орчныг хамгаалах, байгаль орчныг сэргээх бодлого, байгаль орчныг хөгжүүлэх хөтөлбөр, ойг хамгаалах хөтөлбөр, улсыг хамгаалах хөтөлбөр, бодлого ингээл тийм үү. Маш олон бодлогын бичиг баримтыг улсын их хурлаар батлуулдаг байсан. Ингээд 600 бодлогын бичиг баримтнууд энэ засгийн газар хууль хэрэгжүүлэх байгууллага төөрчдөг. Алийг хэрэгжүүлэхээ мэддэггүй. Их хурлын гишүүд их хурл дуртай бодлогын бичиг баримтыг хэрэгжлээ хаав нэхэр маш одоо асуудалтай байсан. Энийг зэгшлээд үндсэндээ ийм харилцсан уялдаатай энэ л бодлогын бичиг баримтуудыг батлаа. Энийг л мөрддөг бай. Энийг л одоо үнэлдэг, хэмждэг, дүгндэг бай гэдэг хуультай болсон. Өөр одоо замбраагүй тэр олон 600 бодлого үндсэндээ 20-од бодлогын бичиг баримт дотор багтаж байгаа. Тэгээд нөгөө 4 жилийн сонгуулийн циклээр бодлогын бичиг баримтууд уялддаггүй байсан бол бид нар 5 жилийн үндсэн чиглэл орж ирснээр одоо уялддаг болж байгаа. 21-с 25 он шин сэргэлтийн бодлогоо бид нэр тийм үү 5 жилийн үндсэн чиглэлээр баталсан. 24 оны сонгуульд орсон 5 жилийн үндсэн чиглэл болон урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтээр тулгуурлаад намууд мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлээд энэ 5 жилийн үлдсэн 1 жилийн бодлогыг оруулаад ингээд их хурлд сонгуулийн мөрийн хөтөлбөр батлуулаад үүнийгээ хурдтай хөгжлийн зориг хэмээх одоо төлөөх зориг гэдэг ардсан нам, ардын нам, хүн намын одоо нийт одоо сонгуулийн амлалтын 80% нь орсон 24-с 28 он засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр баталсан. Одоо бид нар 26-аас 30 оны шинэ итгэл, эрс шинэтгэл хэмээх одоо нэртэй 5 жилийн үндсэн чиглэлээр батлах гэж байгаа. Инхээр эн чинь тийм үү? Энэ шинэ итгэл, эрс шинэтгэл батлаад явхад 28 он сонгуульд орно. Сонгуульд орох намууд энэний үлдсэн хугацаанд хэрэгжих бодлогуудыг сонгуулийнхаа мөрийг хөлбөд тусгах нь ингээд цаашаа энэ маань ингээд уялдаад явах. Ийм байдлаар сонгуулийн циклээр 4 жилээр хуваагддаг ямыг 5 жил болгосноор ингээд сонгуулийн циклтэй нь уялдуулж нэмж тодруулж хариулах уу? За бямцгдаг шүү. Нэмж тодруулж хариулъя. Тэгээд ийм байдлаар үндсэндээ ингээд 5 жилээр тасарчдаг төрийн бодлогыг 4 жилээр тасарчдаг засгийн газрын бүрийн хугацаанд хамаарат сонгуулийн циклээр энийг 5 жил болгож 5 жил болгосноор хоорондоо уялдаатай байх, тасралтгүй байх нь бололцоо уламжийг бүрдүүлж өгсөн юм а гэдгийг нэгдүгээрт нийлээ. Хоёрдугаарт нь тэр 10 зорилтын хүрээнд 8 үндсэн чиглэл орж ирсэн байгаа. Энэ дээр одоо манай эдийн засгийн хөгжлийн яамных нэмээд хариулчих. Хэн мөнгөн хариулах уу? 6 номерын микрофон. За 6 номер эдийн засгийн хөгжлийн яам нэмж хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яам өнгөсөх нэмж хариулъя. За үндсэндээ бол энэ бодлогын хүрээнүүдийг тогтоохдоо нэгдүгээр алсын хараа 2050 одоо үндсэн урт хугацааны бодлогын баримт бичгийг суйрлаж энэ дээрээс доош төлөвлөлтийн зарчмыг бол баримтлсан. Хоёрдугаарт хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн дээр байгаа 10 жилийн хугацаатай хэрэгжих дунд хугацааны 8 бодлогын баримт бичиг байна гэсэн энэ бодлогын одоо хүрээнд одоо нийцүүлж 8 бодлогын хүрээгээр болол тодорхойлсон байгаа. За цаашлбал нөгөө та асуусан нийслэлтэй холбоотой асуудлууд нь тусаагүй юм шүү гэсэн ийм асуудал ярьсан. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн дагуу энэ 5 жилийн одоо үндсэн чиглэл батлагдсны дараагаар
аймаг нийслэл хотыг хөгжүүлэх одоо 5 жилийн үндсэн чиглэлийг аймаг нийслэл хот бүхэн боловсруулаад тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа гол чухал асуудал нь бол юу гэхээр энэ одоо үндсэн чиглэлд бол зөвхөн засгийн газрын байгууллагуудын одоо үр дүнг тодорхойлоогүй. За илүү одоо Монгол улсын төсвийн ерөнхийлөн 40 ерөнхийлөн захирагчтай хамтарч үр дүнг тодорхойлсон учраас улсын их хурлаас байгуулагддаг байгууллагуудын үр дүн за мөн одоо шүүх засаглал дээр ажилладаг байгууллагуудын үр дүн гэх мэтчлэн ийм одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс илүү өргөн хүрээтэй ийм үр дүнгуудыг тодорхойлсон байгаа. За их төвшиг шүнж тодруулъя. За энд их л олон төсөлбөрүүд байгаа. Тэгэд эднэр дээр ер нь төсвөөр одоо жишээлбэл 5 жилийн хугацаанд улсын төсвөөр хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт одоо яг энэ хөтөлбөрүүдээр тусгацсан үйл ажиллагааны зарцуулагдах гад байгаа. Төр хувийн хвшил юм уу бусад байдлаар шийдэх чинь хэд вэ гэсэн юм тооцоо гарсан уу? Түрүүн яг Бямцог сайдын үнэт дээр болохоор асуудал нь энэ бодлогын бичиг баримтгуудаа биш. Засаг нь өөрөө докторгүй байгаа учраас тэрийгэ дагаад өөрчлөгдөд байгаа учраас энийг өөрчлөгдөн гут одоо шийн бичиг баримттай болонгууд нөгөө цааш шалтгаан байхгүй болоогүй байхад бол өөрчлөгөө өрөөлөл тэгэл өөрчлөлт явчих байх гэсэн бодолтой байгаа. Сайн асуултанд дээр хариулт. За 78 асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яам. Эдийн засгийн хөгжлийн яам төгөлдөр улсын хөрөнгө оруулалтын 5 жилийн үндсэн чиглэлийн хавсралт баримт бичих болох улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт санхүүжилтийн их усрыг шийдвэрлэгдсэн нийт 87 он тусгагдсан. Тухайн төслүүд маань 55.2 их 80 төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. За доторх төслүүдийг санхүүжилжүүлэх их усүр шийдвэрлэгдсэн нөгөө их усүрээр нь авч үзвэл улсын болон орон нутгийн төсвөөр 39 төсөл хэрэгжиж байгаа. Гадаад зээл тусламжаар 25, шууд хөрөнгө оруулалтаар 14, төрийн түншлээр 3, засгийн газрын үнд цасаар 2, холимог их усүрээр 3, бусад их усүрээр 1 гэдэг. Улсын төсөв болон орон нутгийн төсвөөр явж байгаа төслүүд маань 39 төсөл маань нийт санхүүжилтийн их усүр шийдвэрлэгдсэн төслүүдийн 45% болж байгаа. За их төвшиг шүү. Нэмж тодруулъя. Тэгээ яг хуу хэлэх гээд байгаа би бас түрүү чи хэлэх гээд байгаа санаа нь болохоор яг энэ хөтөлбөр маань болохоор 5 жилийн төлөвлөгөөнүүд маань болохоор яг юм төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг шиг харагдаад байгаа л та. Төсвөөс баахан юм хийн гэсэн. Уул нь бид нар чи хувийн хвшлүүдэд аж ахуй нэгжүүдэд дэмжиж энэ болцоо боломж эрх зүйн орчнуудыг бий болгох чиглэл рүүгээ илүү үндсэн чиглэл байхгүй бол баахан ийм байрны ийм төсөл хэрэгжүүлнэ гэдэг өнгөрсөн 5 жилийн үндсэн чиглэлийн гүйцэтгэд харагдчихсан. Одоо яг тэрний гүйцэтгэлийг харуул хэрэгжчихсэн гэд улс их орон хөгжсөн юм шиг тийм баахан төслүүд байгаа байхгүй. Тэгээд бахиуд хэвээрээ ард түмэнд амьдралд нь наалцсан байхгүй. Тэгэл иймэрхүү л үр дүнтэй зүгээр цаасан дээр л хий баахан одоо ингээд ажлууд л яваад байна л да. Тэгэхээр энэ төсөв бодлогын хувьд одоо шилбэл энэ орчнуудаа сайн болохгүй бол төр дээр баахан одоо хөрөнгө оруулалтын өчнөн их найдын хөрөнгө оруулалтууд хийн арга хэмжээ хийн гэсэн ийм л байна. Тэгэхээр би хэлэх гээд байгаа түрүүн бас хэлсэн санаагаа давтаж хэлэхэд за саналаа гүцгээд лээ. Тэгэхээр ядаж шийдвэл өнгөрсөн 5 жилийнхаа гүйцэтгэлээ нэг дүгнээд ярьчаа. Тэгэхгүй бол одоо ингээд нэг бушуу тулаа боровиндоо бастай гэдэг шиг гүйсэн л харьяасан хүмүүс байна. Хойноос цаг хугацаанд баригдсан л гин тэгээд цаг хугацаа байгаа гэд заримныхын цаг хугацааг одоо гүйцэлтүүд шийдвүлээ их хурл дээр ярихгүй гэж дахиад ингээд дараагийнх нь нэмийг ярьж гин. Тэгэл энэ ингээд ийм гүйсэн харьяасан байдалтай л байна. Хэдүүлээ бас нэг зогсож яг энэ бидний хүсэж байгаа юм чинь ард түмний амьдралыг наалдж байгаа юм уу? Энэ юм чинь болж байгаа юм болохгүй юм? Яаж сайжруулах юм гэж явахгүй бол би бол одоо яг үндэ хэлэхэд энэ өнгөрсөн 5 жилийн гүйцэтгэлүүдийг харахад бол энэ дээр бол яг ингээд цэнгэлийн манлай төрсэн юм шиг байгаа байхгүй. Гэтэ бодит байдал дээр тийм биш. Тэг эргэж харъя гэж бодоод. Тэг тэрний дараа энэ асуудлаа ярилцъя гэсэн юм бодолтой. Баярлалаа. За баярлалаа. За иргэдэд санал хэллээ гэж ойлголоо тий. За